За сайн байцгаана та бүхэнд энэ өрөө мэндийг хүргэе. За багш нь өнөөдрийн видео бичлэгээр нэг 3 жишээг хүргэх гэсэн юм а. За энэ 3 жишээн дээр бол ерөнхийдөө нөгөө үсрэлт гүйцэтгэх үеийн хүч болон тийм ээ. Одоо үсрэлт гүйцэтгэх гарах хүч, штангтай суултны хүч, биеийн гэх мэт харьцаануудыг одоо хооронд нь харьцуулсан тийм судалгаа байдсан байлээ. Тэгээ тэрхүү судалгааг та бүхэнд бас хуваалцъя гэж бодсон юм а. За нэгдүгээр жишээ тамирчин А болон Б тамирчин хоёр байгаа. За тамирчин биеийн 80 кг, штанг 140 кг суудаг, үсрэлтийн үеийн хүчин 130 кг. Тамирчин Б биеийн 80 кг, штанг 140 кг суудаг, үсрэлтийн үеийн хүчин 65 кг гэдэг. За энэ хоёр тамирчин бол одоо та бүхний харж байгаачлан үсрэлтийн үеийн хүчээрээ л одоо ялгаа нь гарч байгаа. За эдгээр хоёр тамирчин ижил чинтэй ижилхэн сууж чаддагч. Дээш үсрэлтийн хурдан хөдөлгөөнд тамирчин А 130 кг жинтэй жин гарч чаддаг. Тамирчин Б 65 кг-ийн л одоо хүч гаргаж чаддаг байна. Ийм даа тамирчин Б тамирчнаас өсрөх үедээ илүү их хүч гаргаж чаддаг учраас илүү өндөр өсөрнө гэсэн үг ээ. Тамирчин Б босоо өсрэлттэй хүчээ шилжүүлэхийн тулд хурдаа нэмэгдүүлэх шаардлагатай болно. За тэгэхээр хурд сайн байж ч одоо нөгөө хүн өсрэлтийн үеийн тэр хүчийг бол илүү сайн гаргаж чаддаг байгаа. За энэ хөө өсрэлтийн үеийн хүчийг гаргадаг багж бол одоо гадаад тустай байдаг. Тэр нөгөө одоо хүний одоо хөлний хоёр уул тийм ээ газартаа хүрэлцэх тэр үед гарч байгаа даралтыг л одоо тооцож гаргаж байгаа гэсэн үг. Тэгэхээр адилхан жинтэй байсан ч адилхан хүчтэй байсан ч одоо хурд муутай тэгээд энэ үсрэлтийн үеийн хүч бага байвал одоо ийм л дутуу өсрөх боломжтой болох нь магадaltaй болох нь. За жишээ 2 тамирчин А биеийн 70 кг, үсрэлтийн үеийн хүчин 100 кг, тамирчин Б биеийн 100 кг, үсрэлтийн үеийн хүчин 100 кг. Эдгээр хоёр тамирчин ижил босоо үсрэлтийн хүч хурдтайч А тамирчин Б тамирчнаас илүү хөнгөн жинтэй учраас өөрийгөө илүү өндөд гарах боломжтой гэсэн. За энэ дээр бол ерөөсөө л нөгөө жингийн зөрүү гарч байгаа юм л да. А тамирч одоо 30 кг-ийн бага жинтэй учраас илүү өндөр өсөх нь бол одоо хинч харсан угаасаа мэдээж хэрэг ойлгомжтой зүйл. Хид их шинжин бол одоо нөгөөний биений арга гэсэнтэй ахтна гэж ярьдаг тийм ээ. Хид их шинтэй бол өсрөн гэж бол маш хэцүү. Хоёрдугаар өвдөн өвдөн, нуруу өвдөн, шагаа өвдөн өвчний үүр болох магадлал өндөртэй байдаг шүү. Ер нь хүн бол 100 кг гараа авчихаараа. Тийм болохоор аль болох нөө жингээ багасгах хэрэгтэй. Үнэхээр өндөр өсөхийг хүсэж байгаа бол тэгэхгүй болохоор нөө жин ихтэй байгаас болж одоо ингэж өсрэлтийн сургалт маань хүртэл үр дүнгүй болох магадлал бас зарим тохиолдолд байдаг. Гэтэ манай сургалтын дасгал маань бол өөрөө бас жин хасах зориултыг цаагаараа бас ингээ агуулж идэг байгаа. Тэгэхээр аль болох жингээ хасч хөнгөн шингэн байвал илүү өндөр өсөрнө гэдгийг бас энэ хоёрдугаар жишээгээр харж болох нэ. За сүүлийн жишээ буюу 3 дугаар жишээ. Тамирчин А биеийн 70 кг, штанг 120 кг суудаг, хурдан 100 м-ийг 11 секундд туулж чаддаг. Тамирчин Б биеийн 70 кг, штанг 120 кг суудаг, хурдан 100 м-ийг 13 секундд туулж чаддаг. За тамирчин илүү өндөр өсрөх болно. Учир нь хурднаас илүү чанартай хүч гарч чаддаг байгаа. Тэгэхээр энэ хоёр яг адилхан жинтэй яг адилхан килограмм суудаг ч гэсэн А тамирчин илүү хурдан учраас илүү өндөр өсөрнэ гэдэг нь бол мэдээж хэрэг маш ойлгомжтой. Тэгээ багш та бүхэн хэлээд байгаа тийм ээ. 1000 гоё техниктэй 1000 гоё хүчтэй чадaltaй байсан ч гэсэн нөгөө удаан байвал хүн өсрэлтийнх нь нөгөө тэр нөгөө юу н үр дүн далаац нь маш бага байдаг байгаа шүү. Тэгэхээр айл болох илүү хурдан байна. Тэр хүн л илүү өндөр өсч чадна гэсэн. Одоо жишээ машин хүртэл ингээд харьяахтай яадаг үлээ тийм ээ. Илүү хурдтай явж байгаа маш илүү хол харагддаг гэдэгчлэн илүү хурдан хүн л илүү өндөр өсрнэ л гэсэн. Тэгэхээр магадгүй өөрийгөө удаан гэж бодож бол илүү хурдаа сайжруулах хэрэгтэй. Тэгээ хурд сайжруулах бол хитэд арга байгаа. Тэгээ хурдыг бол гэрч сайжруулах бол маш их учир дутагдaltaй. Тэгээ аль болох гадаа сайжруулах хэрэгтэй. Гадаа гэдэг маань 50-60 м эсвэл 100 м-т олон давталттай тий 5-6 удаа ингээд хурдтай гүйж маш их дээд зэргийн хурдаараа гүйж одоо хурдыг хөгжүүлж болдог байгаа шүү. Тийм болохоор одоо сайхан уурын дулаан ирээд гадаа талбайд бас ирэх хөгөөж одоо хурдаа хөгжүүлээрэ манайха зөвхөн энэ сургалтаар ингэж одоо өөрийгөө хязгаарлахгүй тийм ээ цаашдаа маш том зорилготой байгаа учраас тэр зорилгоо биелэхийн тулд бас системтэй шадараалтай ийм арга хэмжээнүүдийг араас нь аваад яваарай гэж багш нь зөвлөж байна. За энэ 3 жишээг ингэж та бүхэнд хүргэлээ. Тэгээд нэгийг бодож хоёрыг тунгаагаараа манайхаа за маргааш өглөө хичээлийн амжилтгаарээ иргэн уулзцгаая. Түр баяртай сайхан амарцгаарай.